Барсан гарагийн мэнд хүргэе. Та бүхний сэтгэл санаа өөдрөг үстэй. Яг одоо миний хажууд жүжигчин Барсаа зогсож байна. Барсаа. Барсаа одоо ингэ нэвтрүүлэг эхлэхийн өмнө шууд бүгдээрээ нэг оронтой тоо хэлээд тэгээд хоёр оронтой тоо хэлээд усны дугаар бүрдүүлээд тэр усны дугаараа ямар ч хамаагүй бүрдүүл залгаад барийн мэдлэгийг төшүүлж. 96 65 За би 88 гэж хэлээ. 88 Надаас Ий чамаа Нэг тоо хэл. 24 за 96 65 88 24 гэдэг дугаар. за Амита шахсан дугаар. за чи маа за 98. 98 би өөрөө За чи 98 98. тэгвэл би 98. Тэгэхээр 98 Гэсэн дугаар байдаг юм уу? за 45 45. Санаа. Хойлог нэг юм хэлчихсэн. за 45 байж өгш нэг. Нэг юм хэлчихсэн. за 3 98 45 гэж залгачлаа. Жигтэй хаацын дугаар байна. за дуудаж. О бано. Бано сайн байна уу? Би үндэсний телевизийн Баасан гарагийн нэвтрүүлгээс ярьж байна. Өнөөдөр нэвтрүүлгээ гэхдээ ямар ч хамаагүй дугаарлуу залгаад хамгийн ихэнд авсан хүнд намайг шүлэг уншиж өгөөрэй гэсэн юм аа. За тэгээд өөр чинь нэг шүлэг уншаа өгч болох уу? За. Барсааг мэдэж гэнэ үү? Оо мөн шүү дээ. Ямар шууд нөхрөө төглөөр царай тусан. Тийм ээ тийм. Пок мөг Зөө таньдаг юм байна. Барсааг ясаа. Чи хинбэ гэж. Болжмор хөрхөндөө бомб талхан дуртаа өвөл болохоор дарддаг да өвсөн дагуур шургадаг да жив дуутаа да жижигхэн хөрхөн болжмор доо. За таалагдсан уу? За эхлэе. За. Амуулаа. За яа. Хөөе. Ной татагтай нараа хаалта төр наашин хандуулаарай. Баасан гарагийн үдэш та юу хийдэг вэ? Энэ өрөө тантай хамт Баасан гарагийн нэвтрүүлгийг хөтлөгчөөр шийдвэрээ. Элзо чамайнаар хамт Баасан гарагийн миний бүргийн үд штэ. Хамтдаа залуус та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийнхөө нэвтрүүлэгт оролцож байгаа эрхэм хүнтэй зочдоо та бүхнийхөө өмнө урих гэж бодоод таатай байна. Ингээ та бүхнийхөө өмнө жүжигчин Алтан шагааг үрж өгөх таа бай. За ингээд дараагийн зочин бол өнөөдрийн бас нэг үндтэй зочин жүжигчин хөтлөгч Барсаага тайзнаа урьж байна. Энэ гайгүй арилж. Арилчлаа шүү дээ. За тийм. За баярлалаа залуусаа баярлалаа та бүхэндээ. Уран бүтээлчтэй баяр хүргэе бүгд автаа. Амжилттай. Үлдээдэг Баасан гараг ирж байна. Өнөөдөр бол Монгол улсад онцгой өдөр тохиолдож байна. За. Юу гэж бодож байна?
онцгой өдөр гэж бодчих. Хэдэн хором өмнө 3500 хүний бүрэлдэхүүнтэй зорчигчтой К20 гэдэг онгоц хөрсөн байна. Энэгүй онгоцны баг бүрэлдэхүүний хувьд гэх юм бол 4 гишүүнтэй. Тэгээд гишүүд маань бол одоо 1996 онд анхны нислэгээ хийжсэн юм байна. 18 настай онгоц. 18 нас тийм ээ. Хамгийн сонирхолтой нь онгоцны нэгдүгээр нисгэгч нь бол Болт, хоёрдугаар нисгэгч нь бол Эпа, онгоцны зөөгч бол Гана, Меди хоёр байсан маа. Тэгээ хоёр зөөгч нь бол сүүлийн үед нислэгт яваагүй их таргалсан байсан учраас онгоцны нэгдүгээр нислэгч Болт бол жингээ хасхыг зөвлөсөн байна. Тэгээд 10 сарын 5-наас эхлээд 1 сарын эрчимжүүлсэн бэлтгэл хийгээд зөөгч Ганагийн хувьд бол 12 кг, зөөгч Медигийн хувьд бол 15 кг хасч чадсан байна. Тэр хоёр баяр. 1 сарын дотор 12 кг, 15 кг. Нийлүүлээд ороо манай шижрийг аваа хийсэн шүү дээ. Бараг тэгсэн байна. Чи тэр бараг адилхан байдаг чи. Тийм л үү? Тэгэхээр би ер нь фигуртэй байгаа юм Чи зүгээр зузаан өмдөл өмсдөг болохоос. Тэгээд гутланд орох топиго гаргаарай. Туркэд хоёр дахь эхнэрээ авахын тулд одоо өөрийнхөө эхний эхнэртэй $10,000 ба түүнээс дээш үнэтэй үнэт идэл авч өгсөн тохиолдолд дахиад эхнэр авч болт юм байна. Ямар ихтэй юм бэ чи? Тийм үү? Тэгэхээр туркэд шижрийн хувьд ер нь хоёр эхнэртэй авахыг юу гэж боддог вэ? Хуйлал тагах уу? Зүрх сэтгэлдээ нэг л хүнд өгнө гэж бодож байгаа. За. За тэгвэл Хэн улсад эхнэртэйгээ гэр бүл болсны яг маргааш наснд эхлээд бүтэн нэг сарын турш нөхөр нь яг эмэгтэй хүний хувцас өмсөөд гэртээ нэг сар одоо эмэгтэй хүний хийх ёстой гэр орны ажил бүх үүргийг гүйцэтгэдэг юм байна. Эхнэрээ одоо ирээдүйд маш сайхан хайрлаарай гэдэг үднээс эмэгтэй хүн ямар хүнд хэцүү ажлыг хийдэг вэ гэдэг үднээс нэг сар одоо эмэгтэй хүн болж үздэг юм байна. Бас байлид биш те. Хурмаа хийж байгаа нэг хосууд одоо та бүхнийг өөрөөлт юм байлиг найз ч юм уу ингээд өөрөөл нөхрүүд дэр нь очиод хэрэггүй юм шиг байна. Учир нь юу гэвээс эхнэрүүд нь зөвхөн зоогийн ширээнд суудаг. Тэр үед нөхрүүд нь ерөөсөй байдгүй. Яагаад гэвэл нөхрүүд нь бүх хоолыг бэлтгэсэн учраас гэртээ өөр газар ч юм амарч даас. Тэгэхээр эхнэрүүд нь зоогийн ширээнд суугаад нөхрүүд нь бүх ажлыг гүйцэтгэдэг байна тийм ээ. Хормон дээр таалагдахгүй нь манаас ирэтлээ. Дэмжиж өгөл дөө. Йоо гойж штэ гатаа. Манай дүү мө бодсон байсан. Нэрээ гатаа байх юм багтаа гэж бодож байсан. За ямар мэдээлэл. За, манай зэрэгт бас зочдтойгоо мэдчлээ. Мэдчлээрээ манай хоёр. Алга насгараас ингэж л таа ингэж хэлчихлээ. За зочдтойгоо одоо ундагаар дайлъя. За тэгээ. Миний бэлдсэн Хоёр төрлийн ундаа гэж. Асаагийнхаа нүүрэн дээр нэг багахан зэргийн нэг өөрчлөлт хийчихгээд байгаа байхгүй юу? Магадгүй ингээд байнга Барсаач синегээр маш их гардаг гэсэн. Монгол улсын алдартай өвдөгч хүн. Магадгүй царид нь арай нэг өөрчлөлт урууд нь удаан болцсон сууж ивэл ч юм уу бас ажгүй харагдав. Бид одоо За Барсаач амирч. Барсаа бодохгүй. Яг би. Барсаач найзууд хоёулаа үзтээ. Шагаа дээр мэнг тавих юм. За шагаа дээр нэг тавьчих. Барсааг бол. За би бодуулчих юм. За яагаад хэн бодуулах вэ? шагаа бодох. За аль нь ч ялгаагүй юм шүү. За. Өөрөө Надад бодуултаа. За минь тавих юм аа. өндөр үлгээ кинодаар гардаг шиг тэрма мэнг тавина тий. За Барсаагаас өөрөөс нь сууя. Синди мэнг тавих юм уу? Сэрма мэнг тавих юм уу? За энэ бундан Биш нэрээ ийм бод илэрх үедээ мингээ одоо бундан болгож нэгж асуулдаг. За Яг бундангаар нь дараарай чи. за бундангаар дарья. Шүмбиж өгөөд шүү тэнд. Ай Ямруу. Барса энэ дэчгээр юм. Дэчгээр тийм. Яг бундан. Хамаалцсан юм шиг л болсон юм шүү. Бундан. Яг За та хоёр нийлж байгаа нэг зураг авах болоод. За ямар ч үсэн? Ваа аль удаа хараа та.
За одоо бүгдээрээ хамтдаа чамаагийнхаа бэлтгэсэн билет шарыг үзье. Тэгээд шагаа бол ямар хочтой байсан бэ гэдэг бүгдээрээ хамтдаа яг эндээс мэдэж явах боломжтой. Хей, шага. Яаваа. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Сайхан олж байна уу? Сайхан. Гайгүй нөө. За юу байна барсаа? За 50 сайн. Ажил сайн уу? Өнөөдөр ямар ажилтай явж байна? Өнөөдөр нөгөө нэг кино театруудтайгаа уулзах гал явж байсан. Тэгээд таатай бас уулзах. Бариад авлаа шүү дээ барсаа. Тийм. За баярлаа. За шага хэрэг хөрлөгөн бэ? Өрлөгөн. Амар. Маш. Юунд зарцуулах Тэгэл вэ? юунд зарцуулсан мэддэгдэхгүй ш. Тэгэл дууссан байд ш. Мөнгө олоо. Та заахгүй. Байхгүй. За шагагийн хамгийн их айдаг зүйл. Могоо. Хамгийн хайдаг юм уу? Шавж, жом, писа. За өөрийнхөө айл нэг эрхтнийг өөрчлөөч гэвэл ямар эрхтний өөрчлөх вэ? Боломж олгоё. Би жоохон өндөр болно. Дунд чөмгөө сунгуулна. Яагаад? Яах? Одооны өндөр чинь болохгүй байна уу? Одоо жоохон намхан санагдаад байна. Га хамраа мамал. Дуртай зохиолч юм бэ? Александр Дюмагийн ер нь бүх зохиолуудад дуртай. Бүр шүтдэг. Шагагийн сарын дундаж орлого хэдэн төгрөг байна бараг залвал? Мэдхгүй сая дөрөнгөл. Одоо бодож байгаагүй байна. Бараг залвал хэлээч дээ чи одоо орлого зарлага тооцдгүй юм уу? Өдийг авчичаад юм чинь. Тооцдгүй дээ ийм ингээд их нэртэй загнуулдаг хгүй юу? Дандаа. Ааха. Дуулах уу барцаа? Дуулна шүү дээ. Каракед ороод хамгийн түрүүнд ямар дуу захиалж дуулдаг вэ? Каракад ордог. За шууд одоо тийм нөгөө нэг single ladies дээр ундраагчтай гардаг шиг юм гэж явахад чи кодын цээжэр мэдхгүй шүү дээ. Дуртай үнэр. Хүүхдээ. Үнэр айгуу байгаа шүү дээ. Юм угааж байгаа, хувцас угааж байгаа үнэрэнд дуртай. Вокны үнэр гэсэн үг үү? Тий, одоо баг тэгээд дээрэс нь бас нөгөө юу вэ шүү дээ. Нэг юм дурсан сэдрээс үнэрүүд байдаг шүү дээ. Юуны ч хамаагүй. Ааха. Тэр үнрийг үнэртгэхээр тухайн үеийн дурсам сэдэрдэг. Тий, яг тэгдэг байхгүй. Шагагийн өөртөө одоо худалдаж авсан хамгийн үнэтэй эд зүйл юу вэ? Машин. Хэдэн төгрөгөөр авсан? 28 сая. Барсаа хэнийг чадуулж ирсэн одоо зөндөөлөх л та. Шага багада ямар хочтой байсан? Үгүй. Үгүй ингээд. Наа жоохон байхад оюутан байхад манай найзууд өдрөө нийлээд охин болж яриад надтай. Өөр охиноор яриулаад танихгүй дугаараас тэгээ би нэг охинтой танилцаад утсаар баахан юм бичдэг болоод мессеж бичдэг болоод хоёр тэгээ нэг охинтой уулзсан. Уулзах гээд яваад очиж манай ангийнхан байсан. Тэрнээс хойш хизээж удсны цанаас хүнтэй танилцсан байсан. Хаширсан. Анхны үнсэл хэзээ байсан бэ? Мэдхгүй. Сандаг уу? 10 жилтэй л ах л та. Анхны үнсэлт. Санахгүй нөө. Анхны өсөлтөө. Тэр их гоё юм болж вэ. 10 жилд байжээ. За. Тэгээ нэг ангийнхаа охин дурлжээ. За. Тэгээ тэр охинтойгоо үргэжээ. За хэзээ байсан бэ? 7 дугаар ангид дөнгөж орсон жилдээ байхгүй юу? 7 дугаар ангийн орсон жилдээ. Хэрэг шуналтай хүн бэ? Гайгүй. Шунал багтай тий? Тэгээ шуналдах юм шуналдаж шүү. Дуртай хүний нэр. Хүний нэр. Ямар нэрэнд айгуу дуртай? Нэрэндээ? Ааха. Ялгуун. Энэ баг хөхтэй нэр. Ааха. Амин дурал гэдэг нэр айгуу гоё шүү. Амин дураа. Амин дурал. Амин дурал. Амин дурал. Тийм нэр одоо байдаг юм уу? Монгол байхгүй зү? Байхгүй. Гэхдээ Монголын түүхэнд байсан нэр хотгоодын ханхүүгийн нэр ихгүй энэ амин дурал гэж. Өглөө хэдэн цагаас голдоо босч байна? 9 8. Ер нь шоуд нэт. Шоуд шүү дээ. Гэхдээ баг. Хаяа нэг шоуд бас шоудсан шиг шоуд нэг. Үгүй шоо. Үгүй шоо. Усанд орохгүйгээр хамгийн их удаж исэн хэд хонсон бол нэг л хоног багт. Одоо хөдөө ч юм уу ингээд ажиллаар явдаг штеп. Усанд орох шаардлага. Тэрийг санахгүй байна. Тэгээс би бол өдрөөл усанд орсон. Хамгийн анх цалин авч хийсэн ажил. Би байдлаар дээр ажилласан. 10 жилдээ ажил хийгээл тэгэл цалин авч ирсэн шүү дээ. Хэдэн төгрөгийн цалин авсан хамгийн анх? 10,000 хүрээгүй. Тэр цалингаа юунд зарцуулсан? Анхныхаа цалин? Бакал авсан. Яасан? Бакал гэдэг орос хутал авсан. Манай ажил. Бай. Гэж. Сайн байна уу? Сайн уу? За, байна хамаа.
Сайн байна уу? Хараа студийг захиалах гэж сайн хэвчтэй. Багтаа хэрэг атмаа хөвгт байсан бэ? Багтаа Атмаа байсан уу? атом байгаагүй шүү дээ. Ерөөсөө атом байгаагүй. Нилийн зодтолч л байсан багтаас. Зодтолжсэн. Гэтэ ихэвчлэн дандаа зодуулж байсан. Тэгээд лаглаг атмаанууд байсан шүү дээ. Манай үеийнхэн донтолч. Бид ч үздэг байх гэсэн хүн эрг үе чинь үзлэг байдаг юм. Шагагийн зодооны хамгийн сайн техник нь ямар техник вэ? Нэг бол нэгдүгээр зугдах, хоёрдугаарт маажих, гуравдугаарт төмсөгдөх. 1 2 3 уул хараад үлдэн шүү дээ. Тийм шүү. Хэдүүлээ ялаа. Өдрөө Тэ. 40-д бол хэлээ. 37 хаа. Энэ үнэн үү? Мэдхгүй. Улаанбаатарын 90% гэдэг нэг тийм сонсогдоод Тэ дэми юмэр. өөрийгөө 3 үгээр илэрхийлвэл Монгол ирэх хүн. Өрөвч нинжийн сэтгэлтэй, өөртөө итгэлтэй, бусдын төлөө, өрөөлийн төлөө үннийг хэлж чаддаг тийм л хүн дээ. Энэ бидний хийсэн 50 актын сериал киноны Кристаль киноны зураг байна. Энэ манай анхны урагтай дурсан төгсгөлгүй киноны постэр байна. Тэгээд манай Тамирагийн хамгийн анхны Амингой байна. Тэгээд дараагийн Насралын шок байна. Тэгээд миний ах トゥ байна. Одоо энэ дээрс дараагийн кинонод төлөвлөгдөхийг хараад өдрөөс хийж амжааг байна уу? Нүүж орж удаагүй. хамгийн сүүлд хизээ уйлсан бэ? Уйлсан бэ? Сая каноны нээлтэн дээр байсан. Залуусынхаа уриалсан нэг сайхан үг хэлээч. За тэгэхээр залуусаа бүгдээрээ Баасан гарын нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүстээ энэ үчийн мэндийг хүргээ та бүхэндээ эрүүл их ад жаргалыг хүсэн өрөө. Тэгээд дээрэс нь зөвхөн өөрийнхөө дуртай зүйлийг өөрийнхөө хүссэн зүйлийг хийж амьдраарай. Хөшөрсөн оноо харамсахгүй тул зөвхөн өөрийнхөө хүссэн зүйлийг хийж яваарай залуусаа. Ажилч хөдөлмөрч хичээнгүүл байх хэрэгтэй. Дайчин өмнө тавьсан зорилго гэж хүн болгонд байдаг гэж боддог. Тэрний хатлаар өдөршнөг явах хэрэгтэй. Зорилгоосоо битээ хацаагаар хэлж. За ингээд Баасан гарагийн бэлэс 60 асуултанд маш амжилттай хариулсан жүжигчин Шагаада маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд ер нь бол нөх хүүхд тахуй цагаас л Монгол үз үздэг байсан. 4.10 кино тэргээл те симба мемба гараал. Тэгээд энэ удаа Монгол телевизийнхаа одоо Баасан гараг төлөвлөлтөд орж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд танай хамт олон амжилт хүсье. Тэгээд намайг ирж одоо төлөвлөлтөд урьж оролцуулсан танарт маш их баярлалаа. За баярлалаа. Баяртай. Баяртай. За. За бидний сонирхолтой асуултууд явлаа. Ямар ч шагааг ямар очтой байсныг мэдэж авлаа. Юу вэ? За ой. Ийм байна л да. Гэхдээ яг тэгвэл маш богинохон асуулт асуусан дээр намайг маш хурдан нэг юм уу дээд нь 2 үгээр хариулах гэсэн учраас би ингээд төв гэвцсэн. Чи яасан? Бас гэсэн дээ? Тий. Би ч бас гайгүй. Барса хүн ингээд хоорондоо юмхтаа биенийхээ нүд рүү харж ирдэ шүү дээ. Яг би шижрээ рүү чамаар харж болчиход Барсатай юм харахаар өөр ихгүй минг рүү харчаад. Шагаар руу харахаар уруудаар харчаад. Шага Барса тэр ширээн дээр юу байгаа харагдаж байна уу? Одоо текэн дээр ч юм уу тэр юу вэ нэр нь харахад? Динамит вэ? Динамит. За шага юу вэ? Бөмбөг байна. Бомб. Бомб. За ерөнхийдөө бомб байгаа. Тийм учраас энийг ярьж байгаа учир нь Баасан гарагийн C4 бомб шоу эхлэхэд бид болж байна. Тэгээд бомб шоуныхаа дүрмийг бас та бүхэндээ танилцуулж ирсэн зүйтэй болоо гэж бодож байна. Ер нь бол эхлээд ингэн магадгүй эзэн ойтер ч юм уу, чамаа ойтер ч юм уу нэг тал болчвол энэ дээр үг таах учраас та бүхэн мэдчихэж магадгүй учраас шага бид гураас сонголтоо хийгээд хинтээ нэг баг болмоор байна. Нэгэнтээ баг болчих. За шага ойтер нэг баг. За Барса хинтээ нэг баг болох юм. намайг сонгож болно, чамайг сонгож болно. За чамайг сонгоо. Баасан гарагийн нэвтрүүлгийн C4 бомб шоу. За бидлээ. Билээ. За яваарай. Өнгөрсөн 7 хоногт бит Шагагийн тоглосон миний найруулсан киноны нэр Хам талгаат. зөв. Чи гараа. За би нэг бэлдэж. Бидний хүмүүсийн хувцас юу вэ? Дээл. Бидний эх орны юу вэ? Монгол. Нийлүүл. Монгол дээл. Биш. Дээлтэй Монгол. Окей. Суглаарай. Суглаач. Суглахгүй аа. Ямар намар? Алт намар. Шаргал намар. Бай намар. Намар гэдгээ хэлсэн. Яагаад ч барахгүй юм байна. Яасан? За, хоёулаа хасах нэг зүгээр. За эхнийд нэг оноо алдчих тийм ээ. Зүгээр. За би энийг авчээ. За тэгэхээр Одоо эндээс эхлэх үү? одоо Үгүй, энэ ингээд хориод өгч. дэвлсэн баг нь өөрөө эхлэх үеийг шийднэ.
Одоо алдсан хоёр алдсан шүү тийм ээ. Өөрсдөө гэлэх үү? Хугацаа нь бол янз янз байгаа шүү дээ. Хугацааны янз байгаа хин барих юм. За би тайлбарлах уу? За би тайлбарлах уу? За яасан ч За яах вэ? тий. Би тайлбарлах уу? За би тайлбарлая. За. Хайч 50 надад. Харах гад байна. За тэгээд ялсан багч бид нар Ингээл авах шүү. шагнал бэлгэлэн тийм ээ. За манайга Байж энийг бомб өгсөн юм. бом тавилаа. За цаг явцсан ячиж байгаа. Ус яана гэдэг үлээ ус эвдэрхээр Халзарна, Үгүй. хугарна, хоёр тишиг болохыг салаалах, тэгэнгүүт эмэгтэйний урт усыг өвдөг лээ. Яг үгээр л. салаа гэдэг. Зөв. Гараа. Биелийг өгч байгаа юм шиг өгөх юм бомбо. Чи энэ эзэгээр ямар хүн одоо түрүү өөрөө өгөөлээ. 100. Гой. Гой. Биш ээ. Нөө муутааг өгөх нь. Сайхан. Сайхан. Тэгээд ямар одоо тарай Гой. Муухай царай. хэлцээ. Царайг хэлцээ. Царай гэлээ. Хараалаг залуу гэж хэлсэн юм байхгүй юу? Айдлыг. Та зүгээр. Айдлыг. За. Эцээр нэг За айлтник шүү. сандрд юм За байна. тэгээ эхлэе. За эхлэе. За. Ямар модны самар гэдэг лээ? Ой, мадга өгөлцөө 2-1. Yes! 2-1. Юу нэгэ бодоод 2-1. Наргил модныг хэрэг. Нэргэл модны самар гэдгээ шүүд ямар модны самар гэдэг. Тэгэхээр ч өөдсгөл Ямар зөв үгүй юм. Түрүүний хамгийн их гардаг үг. Чи хэдэн оны хэдэн сарын? төрсөн Нүүдг нь? өдөр. Би. Энэ харсан сая. Гадаг чи харсан сая. Бас харсан. Харсан дахиад дараах нь. Дэлбэрлээ. Нөгөө нэг ийм сүүлийн үед байгаа ийм сони хэлбэртэй амт юу вэ? Тийм. Сүүлийн үед хүмүүс нөгөө нэг тэрний ийм тос мас гэж байгаа шүү. Адил 2. Юу эссэн бэ? Ийм юм. Наргил Хүмүүсээ ингэж дэлбэрлэх гинэ. Сүүлийн үед хүмүүс нөгөө юу яагаад гэдэг космос ийм сонин ийм амтын юу вэ? Эмгэн хүмүүс. Бас гэр нэвтрүүлгийн сэлрүү бом шоу хэсгийн 2-2-ын тэнцээтэй одоо ядч доторх гэж байж байгаараа. Дараа бүр. За явсан. Шийдвэрлэх. Цэргүүдийн тухай өгүүлдэг кино. Бидний хийсэн. Зөв. Нарийн гэдгийг торхаа гэдгийг Дэлбэр. Өөрөөр бүдүүг гэдэг. Харна. 12 жил хамгаалдаг амтаа. Өгөө таранхаа. Ой, үг дууссан. Түрүү чиний хэлээд байдаг. Дуусна шүү дээ. Дууссан юм уу? За. Үгүй дэлбэрчлээ. Өгөө дэлбэрчлээ. Жоох ахгүй байж ахгүй. За яах вэ? За. Ондог байлаа. Баярлалаа. Сидр бомб шоу бол яг үгээр дуусчаа. Тэгээд ялагч бас шагаадаа бол одоо биелийг гардуулна. Зүгээр зочин учраас өөрчөө гэж. За, эцоо бид гардууллаа. Юу юм бэ? Харин юу юм барсаа? Амар тийм ба. Бичих Харамсны хэмжээний. өнгөөр юу юм бэ гэсэн. Чи л авах байсан да үгүй. Бачи би тайлбарлаад. Боулинг юм шүү. Өгөөч барсаа. Шууд хүний өмнөөс хүнд гардуулаад. Хожигчод. За энэ юм байгаа шүү. Бас нэг дурсгалтай. За дээр нь энэ боулинг штэ. За. За энэ дээр нөгөө нэг гахаанууд гэдэг байгаа шүү дээ. 10 гахаан байгаа. Энэ дээр суулгаж жагаад энийг холбож байгаа татж байгаа тавьдаг. За гэртээ бол ер нь байж байгаа ширээний боулинг гэж ойлгоход болно шүү дээ. Найзтайгаа нэг бооцоотой заавал том боулинг байна. Үнтэй юм шийдчихсэн тийм ээ. Цаг магаар тоглуулсан ч болно. За яадаг шагаадаа. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт бол том толгойтын романс кинонд тоглосон болон найруулсан уран бүтээлчд оролцож байгаа. Бүгдээр одоо яг энэ хөл илэгцэн дээр киноныхаа трейлерыг хүлээн авч үзье. Харин одоо саад салангуй бич нэг мөсөн дуусгах хэрэгтэй. Танай ихнэртэй ус сонзонтой юм уу эсвэл их хэмжээний авдаг хүн байсан уу?
Энд юу болоод байгаа? Дахиад ягаар танаа гэрч бичиж. Живүүт ингэж. Тэнгэрт өндөглөв юм шүү. Тэгээд би яахстай. Хоёр ажиллаа дутуу байсан байна. Гайхалтай гэж хэлмээр байна. Тэ нэгэн үеийн төлөөлөл болсон залуучууд юу хийж чаддаг вэ? Хамтдаа бид нар байх юм бол юуг бүтээж чадах вэ гэдгийг бол энэ кино бол нэг илэрлэл нь болоо гэж би хувьдаа ойлгож байгаа. Залуучууд үнэхээр гоё. Хүчтэй байна. За тэгээд нийт уран бүтээлчтэй болон за бас Барсада шагаадаа бас хувийн зүгээс амжилт хүсье. Минь мундаг уран бүтээлч байна. Гоё кино найруулсан. Залуучууд мундаг сэтгэж шүү. Бидний үе иржээ гэж. За тэгэхээр Brotherhood тийм ээ? Brotherhood. За томтлогоотын романс кино. Манай томтлогоотын романс кино болохоор манай Brotherhood гэж бидний нэгдлүүдээ. Нэгдлийн маань нэр дээр гарч байгаа анхны уран бүтээл. Тэгээ Brotherhood нэгдлийн анхны уран бүтээл томтлогоотын романс инедмийн романтик инедмийн уран сайхны кино маань өнгөрсөн Баасан гарагт нээлттэйсэн. За мөн Баасан гарагт нээлттэйсэн. Тэгээд одоо яг 7 хонжийн тэгээд тун удахгүй бас хөдөө орон нутгийн үзэгчтэй хүрэх бол нь ер нь баг явж байгаа хта одоо. Яг одоо манайд бол 37 гишүүн байгаа. Тий. Дандаа ихтэй хүмүүс байгаа. Тэгээ 37 гишүүн ажилч хөдөлмөр тусдаа өөрсдийнхөө ажлыг хийгээ явж идэг. Зүгээр бидний ерөөсө ганцхан гонол зорилго байдаг юм нь юу вэ гэхээр өөрийнхөө ажлыг хувьдаа ингээ хийгээд явнаа. Нийлээл за чи тэрэн цагтаа ирсэнгүү чи 6 цагт явах гэсэн. Йоо загнуулаад байгаа. Тийм бол байхгүй. Хин нэгэндээ одоо энэ нэгдлийн Brotherhood-ийн хин нэг гишүүнд нь ямар нэгэн зүйлээр бусдынхын тусламж хэрэг гарсан үед бид нэр бүх сэтгэл зүрхээрээ чадах чинээгээрээ нэгэндээ туслах ёстой гэсэн ганцхан л зарчимтай шугамтай байна. Тэгээ энд бол нөхөрлөл гэдэг юм зүйл бол ерөөсөө юмнаас илүү өмнө тавигдаж байгаа нь бол харагдаж байгаа юм тийм. За бас тэгээ нэг онцлог гэх юм бол дандаа уран бүтээл залуучууд байдаг гэж ойлгож болохгүй. Энэ чинь бүр төрөл салбарын залуучууд байдаг. Тэгээд нийлээд гоё зүйлийг хамтдаа хийдэг. Бид нарт бас боломж зөндөө байгаа гэдгийг бол манай залуучууд харуулж чадж байгаа. Тэгээд урлагийнх нь ах эгч нар ч гэсэн бас их бахархаж байгаа гэж бодож байна. Амжилтсай бүгд хамтдаа дахиад нэг алгасчихъя. Сагаар бол одоо кинон дээр гол дүр. Тэсэн тий. Өмнөх байсан дүрээс бол арай өөр харагдаж байгаа шиг байна тий. Тий, өөр үлгэх үү. Ер нь яг өмнөх дүрүүд бол харьцангуй тийм экшн дүрүүд байсан л да. Энэ киноны хувьд бол тийм халамжтай, тийм одоо хүүхдтэй, хайртай тий. Тийм сайн аавын тухай дүр байсан. Тэгээд дүрийн хувьд их сайхан таалагдсан анхны зохиолоо уншаад. Тэнд дүр тоглосныг баяртай байгаа. Ер нь баг өөрөөрөө тоглолцсон юм шиг. Сагчсан. Бас томтлогоотын романс кино хизээ нээлттэй хийсэн байгаа үлээ. Тэгээд яг санаагаараа юуг илэрхийлж зорьсон бэ? Манай кино Италийн зохиолч Лино Вертимюллерийн 74 онд бичигдсэн хаягдсан гэдэг зохиолоос шийдвэлж зохиолоо бичсэн. Тэгээ киноны зохиолыг манай Тамира Mass Production жүжигч Алтра бид гурав ерөнхийдөө бичсэн. Гэхдээ бид бүгдээрээ бөөндөө сууж байгаа зохиол дээр ярилцаад за ингээд ингээд яг зохиолыг гардаж бичсэн хүмүүс нь бол бид гур байна. Тэгээд кинонд томтлогоотын романс дээр би ерөөсөө нэг юм хэлж байгаа. Хүн бүр өөрөөсөө ад жаргалыг ирэлт явдаг тийм үү? Чи нэг тийшээ явж байгаа. Чиний зорилго чи өөрөө чиний кайфтинчээс авах. Ад жаргалын төлөө хүн амьдэрдэг тийм үү? За тэгвэл чиний хайж яваад байгаа оцсон ад жаргал чинь яг үндэ ад жаргал биш байвал яах вэ? Чиний хайсан. Ад жаргал биш байвал яах вэ? Тэг том юм бодоодсэн дээр дахиад ад жаргал дээр байвал яах вэ? Тэгэхээр яг ад жаргал гэж юу юм бэ? Ад жаргал бол ерөөсөө хүний амьдралд байгаа хамгийн том ганцхан зүйл бол гэр бүл гэдгийг л бид нар хэлэх хичээсэн л дээ. Гэр бүл. Гэр бүл гэдэг зүйл хүний одоо амьдралын бүхэл юм дээр хамт байгаа. Унал, босол, тий. За тэгэл аюултай мөчүүдж байна, гайхалтай гоё мөчүүдж байна гэл хайр дурлал гэл өстой нөгөө нэг хайрл гэдэг кино шүү дээ. Шижрээ. Зүгээр хайр. Нар зүгээр манддаг шиг. Ус зүгээр урсдаг шиг. Чи яг одоо бас болд өгч шүү чи. Чиний нар чинь дотроос чинь гарах хэрэгтэй За байхгүй. за бид Чи тоглоод байна. тоглоод байна. За. Нар хэн нэгэнд зориулж манддаггүй шүү дээ, тий. Нар зүгээр л манддаг. Ямар гоё ойлгож байна. Ямар гоё ойлгож. Шижрээгийн афоризмд бол авах юм байна. Их мундаг үндэ.
Тэгээ ерөнхийдөө яг анх зохиолоо бичиж ирэхдээ бол бид нар ерөөсөө барыг шагаад зориулээд бичсэн. Айгу. Шууд зохиолч дөөс мэ тоглол гэдэг. Шагаад тоорлож Ер нь олон жил найзаад ирэхээр яг за яг иймэрхүү Тий. бодцод амар байдаг юм шиг байдаг шүү. Тэр нөгөө хурмын дайсан зэрэг кино хийсэн залуучууд бас яг баярмаад зориулаад зохиолыг бичсэн гэж ярьж байсан. Ааха. Байдаг юм байна. Шагаагаас бол санал асуугаагүй гэдэг байхгүй харин. Шууд мэ тоглол. шууд толгсон байх нь шүү. Шагагийн тоглолт бас тэр чинь бас инээдмийн кино бас нэлээд өөр харагдаад байгаа даа тий. Өмнө нь бол нөгөө ахмах атмаа матмаа гэдэг Тэгээ яг тэгээд эхлээ уншин л та. Маш нарийн нягт намбай уншаад үг таслал цэггүйгээр бүгдийг нь унших хэрэгтэй. Тэгээ бодно. Тэ? Энд чинь миний ард дахиад 30 40 хүн ажиллана. Тэр бүх хүмүүс амьдралтай. Энэ кинонд дэлгэсэнд нь би гарч ийн төлөөж би гарах учраас энэ хүмүүс итгэлийг өсгөж болохгүй гэдэг юм хамгийн ихэнд тавигддаг. Тэрний хойноос би чадахгүй юу гэдгийг сайн бодох хэрэгтэй. Тэгээд судалгаа маш сайн хэрэгтэй. Аав хүн яах ёстой байдаг вэ? За тэгээ хэрвээ би яг энэ нөхцөлд хэрвээ ингээ яг энэ нөхцөлд амьдарч байвал би яах ёстой? Би юуг мэддэг байх ёстой гэдэг ингээл судлаад эхэлнэ л дээ. Тэгээд л авирах чадхаар л тоглосон бэ. Тэгээс би л одоо лаг тоглох гэж хэлэхгүй. Тэрийг бол хүн болгон үзэл шийдэх байх. Хүүхдүүдтэй ажиллах хэрэг. Хөөрхөн шүү дээ, гоё шүү дээ. Хамгийн энэ ургийн хамгийн хөөрхөн хүн чинь амьтан цугас хөөгч. Үгүй яг одоо жүжигчний ажиллагааны хувьд Хөөрхөн манай хоёр хүүхдэр манай хоёр ихэр банд байсан. Тэгэл за та хоёр яг хамгийн чаддаг юм чи юу гэдэг хүмүүлэх гэж. За яг одоо тэрийг шүү заяа. За тэгэл нам. Манай эмүүжингэд охин бол аягүй сайн тоглох охин байлаа тий. ямар нэгэн дугууллын Хүүхдийн ордны драмын дугуулангийн сурагч Эмүүжин маань мундаг байсан. Хоёр ихэрч бас манай хоёр ихэр бас тэгтээ. Ингэж зураг авалтын дундуур сахилахгүй. Шагаатай ингээ хэсэг байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нэг нь мэдхгүй гэж хэлээ нөгөөх нь чадахгүй гэж хэлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь ингээ зураг авт яг ингээ тэр гур ингээ камер барьсан байна шүү дээ. Тэгсэн нэг харагт нөгөө сонсогдохгүй л гэж бодоод юм шиг. Мэдхгүй гэдгийг хэлээч. Тэ. Зураг авч байгаа тий. камерд ингэж хардаг. Хөөрхөн амт авч арахгүй гэж бодоод байгаа юм шиг. Нуугдаад л байна гэж бодоод. Тэ хөөрхөн. Өстой хөөрхөн. Цагдаагийн уншууч саран гэрэл гэж хүн байна. Би цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалтын гэмт хэрэгтээ тэмцэх хэлцгийн ахлах төлөөлөгч хууль зүйн яамны цагдаагийн алдар цагдаагийн ерөнхий газрын цагдаагийн гавьяа тэмдэг шагнуулж байсан цагдаагийн ахмад ахлах төлөөлөгч Батгич хүн байна. Тийм нөгөө маш тактикийн урлын 2014-15 оны авраг. Том толгойтой романс гэж байгаа ш тийм ээ. Нэр бол их бас нэлээд өргөц нэр байна л да. Нэр өгөх ер нь гэхдээ хэцүү ш. Нэрэндээ ч тайм бол. Жишээ нь охиндоо ингэсэн байхгүй юу? Эхлээд за ямар нэр өгөх үү гэл ингээл нөгөө нэг жирэмсэн байх ингээл 9 сарын хугацаанд ер нь бодчихж байгаа ш. Тэгээд нөгөө нэг хэлэхгүй дотроо ингээл бодоол яваад байна. Тэгж байгаа л төрсөн чинь ингээ олон нэрийн дунд эргэлзээ. Сүүлдээ орог нэт мэт юм ингэж яаж байгаа. Тэгээд сүүлдээ за анирж юм гэж нэр өгье гээд. За тэгэл надад юм гоё юм ой модны юм ингээл юм нар март туссан юм гоё жим ингээл харагдацсан байхгүй. Тэгэл зүүнчихэнд нь очиад 3 хэлдэн штэ. Анирч юм гэл тэгж хэлчихэл байж исэн чи ээж нэг л нэрэнд нь янзгүй байгаад болдгоо. Тэгэл ингээс нэг өдөр хөш охинтой над нэр чи харс ерөөс таалагдахгүй байна. Яарч. Хүний чи ингээд гоё юм өргөн удам амьдралын зам хүлээдэг байж ах чаа. Жим юм гээд ах. 7 хоногийн дараа хэлж байгаа. Бодж байгаа за ээж хэлсэн чи. За. Тэгжээс за ивэл гэж нэр өгьегээд тэгээ шууд тэр дороо шийдээ. Тэгээд аавынхаа нэрнээс Эрдэнэ гэдгийг аваад ивэл Эрдэнэ гэдэг нэр. Тэгээд 7 хоногийн дараа охин дээр тогс юм аа. Уучлаарай. Тэгээко. Ивэл Эрдэнэ шүү, ивэл Эрдэнэ 3 удаа хэлсэн. Тэгэхээр нэр их сонин содон бас насаараа Одоо болцсон байгаа. Гарахаар шууд өгнө. Бид зохиол дууссаны дараа зохиол маань явж нэргүй яваад байсан байхгүй юу? Тэгээд дууссан. Тэг кино зохиол дуустал кино зохиол гэдэг нэртэйсэн. Кино зохиол гэдэг нэртэй. Тэгэл ямар нэр хөө гэдэг. Тэгсэн чинь энэ санааг анх алдраа гаргасан. Ер нь шагагийн дүр чинь өөрөө томооч юм юу үстэй. Ер нь юм дураараа үстэй гэлдэг. Тийм. Энд чи бүх юмыг өөрөө шийддэг үстэй. Хинээс ч асуудгүй, хинээс ч айдгүй үстэй гэх тий. Халуун толгой гэж нэр өгчий. За тий. Халуун толгой гэж гайхаад бид нэр. Халуун толгой гэж өгсөн. Үгүй монголчууд ч тэгж ярьдаг үстэй нэг юм. Одоо тийм их зам мантай ингээ бүх юмыг дураа халуун толгойт гэдэг.
Юу том толгойтой үг гэсэн чинь. Тий том толгой. Тэгээд томтлогоо. Тэгээд Романс Дараа нь Барса зохиолоо барьсан. Уучлаарай. За тэгээд романсын мэдээж хэрэг томоогийн хайр дурлалын тухай өгүүлж байгаа те хайр дурлалтаа хэрхэн санаандгүй бүр өстой кино шиг санаандгүй байдлаар хайр дурлалтаа учирж байгааг өгүүлж байгаа учраас энэ бол манай томтлоготой томоогийн хайрын романс юм аа. Тэ? Тийм учраас томтлоготын романс гэж нэрсэн. Тамада баярлалаа. Өнөөдөр нэвтрүүлэг чи Баасан гаригийн нэвтрүүлэг. Ер нь манай залуучууд Баасан гаригийг юу хийж өнгөрүүлж байна? Баасан гаригийн үдэш. Шоудал. Манай маш шоудал би ажил дээр. Ажил дээр. ямар ажилтай баг Баасан гаригийн өөрөө. Уу яг зүгээр За ер нь тий яг ингэж боддог л да би ингэж яг Баасан гаригийн ороймор баар савнд хаяа нэг орох тохиолдол байдаг. Тэрийг бол одоо бас нэг нуугаад яг нэг удлаа яриад одоо нэг орох тордгоо юм. Гэхдээ бол ер нь ордгоо гэж хэлж болно. Хамгийн гол нь жишээ нь ингээд бид нар ч ороо ажиллах ороо тарна шүү дээ. Шүн мөнөг ажиллана. Тэгээд харж амрах гэж явж байгаа замаар одоо нэг тийм шал сохдуу нэг хитэн бүсгүйчүүд тий. Хитэн залуучууд лоо гэсэн байж байгаа энэ төр бол бас шүү дээ. Имзэглүү штэ шүү дээ. Барса Баасан гаригийн юу хийж өнгөрөөдөг вэ? Яг бид нар өнгөрсөн Баасан гаригт бол их дөргөө өнгөрөөсөн. Дөргөө орсон. Дөргөө өнгөрөөсөн. дөргөө. Тэгээд өнгөрсөн Баасан гарагт манай кино нээлттэйсэн. Тэгээд Гайхамшигтай. их олон хүмүүсийн хүч хөдөлмөрөөр бүтсэн киногоо нээгээд сэтгэл хөөрөөд энэ чинь намаагаа хөөргөөд би ч юм хөөрөөд тэрүүгээр чинь бид бас сайхан баяраа тэмдэглэж өнгөрүүлсэн. Тэгээ гоё шүү. Бид нар ч нэг өдөр болго би эндээ гоё үг хийж чаддаг шүү дээ. Тэгээ яг хийсэн бүтээсэн зүйлийн үнэ дүгнээд өөрийнхөө ойлгоод сайхан үгсийг би эндээ хэлж явах хэрэгтэй. Бид бас гэтээ ер нь бол бас боддог л 5 дахь өдрийн ороо мэдээж одоо офс суудаг тий олон удаан цагаар суудаг залуучууд энэ бас стресс тайлах энэ байлгүй яг тэр буруудах болохгүй л дээ тий. Тэгэхээр залуу хүмүүс бас мэдээ цагаа 6 тоног өнгөрөх ёстой л доо. Гэтээ тэр хэтрүүлж болохгүй. Оо яг үнэ. Баасан гаригийн нэвтрүүлгийн амин сүнс бол энэ багхгүй. Өнөөдөр бас Баасан гаригийн нэвтрүүлэгтээ хамтраад бас их сургуулийн оюутан залуус бас хамт ирээд суудсан байгаа. Тэгээд бас тэд нэг унтж байгаа охиныг сэрэж одлоо. Тэгээд тэр гоё жигдэрсэн. Тэгээд гоё дэмждэм байна. Харъя да яаж алгадаа штэ гэлээ. За тэгэхээр баярлалаа. Нэвтрүүлгийн маань дараагийн хэсэг бол одоо амьд хөгжмийн хамтлагтай дуудах хэсэг байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол эмэгтэйгээ төр үлдээгээд Эзо, Барса, Шага бид дөрвийн нэр бол бичгийн цаасан дээр бичээд доош нь харуулаад тавьсан байж байгаа. Чамаа эндээс нэг нэрийг сугалчих. Тэгээд сугалсан нэр таарсан хүн нь шууд амьд хөгжмийн хамтлагтай дуулж үзэгчдэд бэлэг барих юм. За суглаарай. За чамаа сугалах чинь. Хамгийн тоглоомыг ер нь авч үлдэх гээл байгаа шүү. Эзэ байх үү те? Тий өгсөн тоглоомоо залаад үзчих. За хин гэж байна хараа. За Шага шууд гарч ирээд ямар ч бэлтгэх юм байхгүй шууд явах нь шүү тийм ээ. За манай Улсын телевизийн дэрэгдэх хамтлаг аян тоглох болно. За ингээд Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан ирээдүйн гавьяа жүжигчин дуучин Шагааг өгтөөе. Ирээдүйн гэсэн шүү. За Ямар доо? ямар дуу дуулах вэ? За Алтаа авчаар гинэ. За алтаа авчаар гэлээ. Хэрвээ чи над руу харах юм бол миний сэтгэл байснаа алтан хавчаараар хатсан үсэлч анцын сайдых наадам тоглоно Ариун дурлыг чаргалыг идлээ Амраг чамаага надан сох юмсаа Ойрым дөлгөө нүдичэн хат Ухарач гихшек
шидээ Ойрамдуулгоо нүдичэн харц Ухараач гэгшиг намайг шидээ Хэрвээ харах юм бол миний сэтгэл басна Намд хэлбэр болох юм гоё юм бэ? Амар гоё дуулсан шүү дээ. 83 дуутай наадамд 3 даваатай гэдэг шагаамаа сайхан дуурайг зориулсан дууллаа. Одоо харин бүгдээр хамтдаа үндэсний телевизийн дэргэдэх хамтлагийнхаа дуу хоорыг сонсъё тийм ээ. Аха за энхүү 7 өнөөр үзэгч тавхын төрдөг Баасан гараг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Бидний үсэг үлээдэг Баасан гараг дараагийн 7 хоногт эргээд ирэх болно. За ингээд өнөөдөр бас урилга хүлээж авч ирсэн эцэг их сургуулийнхаа болон за телевизийн дэргэдэх хамтлаг болон за хүнд зочин Барсаа болон Шагаада баярлж талархсан илэрхийлье. Баярлалаа. За I will call you up every Saturday night in the bus that up till the morning light and the sound. Here we go again. And the time goes by, I was always me and the cloud